Энэ удаагийнхаа бичлэгээр 2010 онд нээлттэй хийсэн Лууга хэрхэн сурах вэ анимашныг товчлон ярьж өгөхөөр сонголоо. Энэхүү анимашны маань кино хувилбар нь яг одоо дэлхийн нийтээс үзэгчдийн зүгээс маш өндөр үнэлгээг аваад байгаа. Мөн яг одоо Монголын кинотеатруудын дэлгэцнээ гарч байгаа тул үзэгч та бүхэн гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө заавал очиж үзээрэй. Бөрк гэх викингүүдийн амьдран суудаг арал байдаг. Тэд луунуудтай олон жил тулдаж тосгоноо авч үлдэхийн тулд байнгын тэмцэлтэд тулгардаг ард түмэн. Тэдэн дунд бусдаасаа өөр нэгэн хүү бий. Түүнийг Хикап гэдэг ба тосгоны ахлагч Стойкийн хүү. Хүү тосгоны бусад иргэдийг бодох юм бол сул дорой, чөргөр, намхан биетээс гадна тийм ч ширүүн эрэмгийн тулаанч биш. Гэхдээ тэрээр зохион бүтээх сонирхолтой нэгэн. Тиймээс Хикапыг тулааны талбараас хол байлгаж Гобер гэх тосгоны дархны доор ажиллуулна. Энд ажиллаж байхдаа Хикап ажлынхаа хажуугаар өөрийнхөө шин төхөөрөмж зэвсгүүдийг хөгжүүлдэг. Хикап эцгийнхээ ганц залгамжлагч найдвар нь хэдий ч өөрийгөө хизээч жинхэнэ викинг гэж мэдэрч үзээгүй. Нэг орой луунуудын дайралт болж тосгоныхон луунуудын эсрэг тэмцэлтсээр. Хикап өөрийгөө нотлоо харуулахын тулд луунуудтай тэмцэхийг хүсдэгч Гобер түүнийг зүгээр л хариуцсан ажил болох дархны ажиллаа хийхийг хүснэ. Тосгоны ахлагч Стойк хүмүүсийнхээ хамтаар хэд хэдэн луунуудыг дарж аван хүлсээр байлаа. Энэ үед Хикап хинч өмнө нь харж байгаагүй, хинт ч баригдаж байгаагүй шөнийн уур хилэн лууг барьж өөрийгөө батлан харуулахар шийдэж өөрийн бүтээсэн төхөөрөмжөө авч явна. Тэрээр шөнийн тэнгэр рүү харж шөнийн уур хилэнг хальт харах шиг болон төхөөрөмжөөрөө харавснаар луу оногдож ойд унах шиг болов. Хикап шөнийн уур хилэнг барьчихлаа хэмээн хөөрч байтал өөр нэг том луу түүн рүү дайрах нь тэр. Хикап зүгтааж хүүгээ зүгтааж байхыг харсан Стойк түүнийг аврахаар хөдөллөө. Удалгүй луунууд явж Хикапын нуугдж байсан мод унснаар тосгоныхны барьсан бүхэл луунуудыг сулалчхав. Ингэснээрээ малгүй болж тосгоныхны хувьд өвөл олж байхад хоол ундны асуудалд орлоо. Базан Хикап шөнийн уур хилэн онсон гэдгээ байн хэлсэн ч харсан хүн байгаагүй тул түүний үгийг тоолгүй аав нь түүнийг гарах бүртээ асуудал тарьдаг. Чамд олон зүйл байгаа. Гэхдээ чи лууны ангуучил болох хэрэггүй. Хэмээн буруутгаад гэрлүүн явуулна. Тосгоны ахлагч луунуудын үүрлүү дайрах төлөвлөгөө боловсруулж байлаа. Дараа нь Стойк Гоберт хүүн өөрших нь биш, сул дорой нэгэн гэдгийг тайлбарлахад Гобер түүнд Хикапын хүсэл эрмэлзлийг хязээч зогсоож чадахгүй. Харин түүнийг бэлджилж чадна. Магадгүй одоо ч гадагшаа гарчихсан байгаа байх гэдгийг хэлнэ. Яг л түүний хэлснээр Хикап хэдийнэ гараад явчихсан байлаа. Тэрээр өөрийн онсон луун унсан газрыг хайж явсаар эцэст нь шөнийн уур хилэн онсон гэдгээ олж мэдэв. Хикап өөрсдийн уламжлалын дагуу лууг хөнөөх гэсэн боловч хэсэг нүдрүүн ширтсэний дараа чадахгүй гэдгээ мэдээд хөнөөхийн оронд шөнийн уур хилэнг суллана. Лууг сулмагц шөнийн уур хилэн Хикапыг дардагч мөн адил түүнийг хөнөөлгүй түүн рүү архирчгаад ойроо зогтаалаа. Хикапыг гэртээ ирэхэд аав нь түүнийг лууг хөнөөх сургалтанд бэлтгэхэр шийдснээ хэлэхэд Хикап саяын болсон зүйлд зочирдсан бололтой татгалзаж арын ажлыг дааж үлдэхэр шийдснээ хэлж луутай тулдаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэсэн ч аав нь түүний хүслийг хүлээж авсангүй. Одоо цаг нь болсон хэмээн хүчилснээр Хикап лууны сургалтанд хамрагдахаас өөр сонголт үлдсэнгүй. Маргааш нь лууны сургалт эхэлж Хикап болон залуу үеийнхэн тосгоны өмнөх талбайд гарч ирлээ. Энэ үед залуу үеийнхэн Хикапыг шоолон даапалсаар Гобер тэдэнд багшлах ба хаалганы ард тэдний тулдаж сурах хэд хэдэн луунууд байгааг тайлбарлав. Тэгээд лууны сургалт нь ямар нэгэн бэлтгэл хийхгүйгээр шууд луутай тулалдснаар эхлэн хэмээн лууг суллаа. Бусад хүүхдүүд бамбайгаа авахад Хикапын хувьд бамбайгаа ч өргөж чадахгүй шахуу байв. Ингээд Гобер лууны сул талуудыг хэлж бамбайгаа алдсан сурагч бүрийг тулаанаас хассаар. Хүүхдүүд тоомжргүй байдлаасаа болж бамбайгаа алдан хасагдсаар Астрид гэх охин Хикап хоёр үлдэнэ. Хэдийгээр Хикапын хувьд Астридад сайн ч охины эрэмгийн тулаанч өөртөө итгэлтэй байдлын өмнө Хикапын сул дорой байдал нийцэхгүй нь мэдээж. Эцэст нь Астрид бултснаар Хикап зүгтааж луу түүнийг шаханд оруулан галаараа түрхэх гэж байхад Гобер лууг буцаагаад хийнэ. Тэгээд луу дандаа хороохын төлөө байдаг гэдгийг анхааруулав. Энэ анхааруулгыг сонссон Хикап шөнийн уур хилэнг сулалсан газартаа ирж яагаад өөрийг нь хороогоогүй бол гэж гайхна. Дараа нь тэрээр цааш явсаар нэгэн хавцалд ирээд шөнийн уур хилэн нисч чадахгүй байгааг анзаарч тэмдэглэлдээ зургийг нь буулгаснаар түүний сүүл нь гимцнээс болоод нисч чадахгүй байгааг олж мэднэ. Оройн Хикап буцаж ирэхэд хүүхдүүд өнөөдрийн сургууль дээр ямар алдаа гаргаснаа ярилцж байх ба Гобер луугийн гарын авлага уншихыг даалгахад хүүхдүүдийн хэнэж уншихыг хүссэнгүй.
Астридийн хувьд Хикапыг сул дорой гэдгээр нь харсаар. Шөнө Хикап Луугийн гарын авлагыг уншиж тэдгээрийн төрөл болон аюултай талыг нь уншина. Бүгд л маш аюултай байх ба харагдвал ал хэмээн тусгасан байлаа. Харин шөнийн уур хилэн гэсэн хуудас ерөнхийдөө хоосон байх нь тэр. Хуудасны доод талд хэлбэр дүрсэн тодорхойгүй энэ хамгийн аимшигтай луу болохоор битгий олоосай гэж залбираад зүгээр л нуугд гэсэн зөвлөгөө байв. Тэгэхээр эндээс тосгоныхон үеэс үед шөнийн уур хилэнг нүдээр харж бас судалж чадаагүй гэдэг нь тодорхой болно. Маргааш нь удирдагч стоик завтайгаа хүмүүсийнхээ хамтаар луунууд руу дайралт хийхээр өтгөн манан руу орлоо. Энэ хооронд сургуульд үргэлжилсээр байх ба Хикап Гоберос шөнийн уур хилэнгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа эсхийг асуусаар. Харин Гобер түүхэнд хинч тэрнтэй нүр тулж байгаагүй гэдгийг хэлнэ. Хикап шөнийн уур хилэнгийн талаар асуугаад сатарч байхад Астрид түүний дээрээс унлаа. Улмаар Астрид Лууг хүчтэй зохиж дараа нь Хикапд энэ тоглоом биш хэмээн уурлана. Хикап шөнийн хилэн байгаа газарт загас болон бамбаага барьсаар ирэхэд шөнийн хилэнд загас таалагдж байгаа мэт боловч түүний хутгыг хараад уурлана. Улмаар Хикап хутгаа хол шидснээр Луу хөрдөм царай гаргах нь тэр. Хикап загсаа түнд өгөхөд шөнийн уур хилэн ойртож ирээ дамаа ангах ба шүдгүү байж таарав. Хикап Лууг шүдгүүн байна хэмээн гайхахад гинэт Луунаас шүд гарч ирэн загсыг нь идлээ. Дараа нь Луу Хикап руу ойртоход тэрээр аргашаа болж өөрт нь дахиад загас байхгүй гэхэд шөнийн уур хилэн тал загсыг буцааж гаргаад өөдөөс нь хараад суучхав. Удалгүй шөнийн уур хилэн Хикапыг загсыг идгэж тогссноор тэрээр огоот чамаагүй итгэхөөсөр аргагүй болно. Хикап инээмсэглэхэд шөнийн уур хилэн түүнийг дуурайж өөдөөс нь инээх мэт ярзайлаа. Хикап түүний өөдөөс гараа сонгоход шөнийн уур хилэн нүүр буруулж түүнээс холдох ба хийцгүрсэн Хикап газар дээр шөнийн уур хилэнгийн зургийг зурж суун. Энэ үед шөнийн уур хилэн ирээд түүний зурсныг харж улмаар модны мөчөр 100 газарт зурв. Тэгэд Хикапыг санамсаргүйгээр зураасан дээр нь гიშгэхэд шөнийн уур хилэн уурлаж хөлөө авахд баярлана. Ингээд Хикап зураасан дээгүүр давж явсаар шөнийн уур хилэнгийн урд ирж түүн рүү гараа сонгосноор Луу түүний гарт хамраа наах нь тэр. Оройн сургалтынхнаараа сууж байхад хүүхдүүд бүгд л Лууг хэрхэн хөнөөх хэрэг үзэн яддаг талаар ярьж байхад Хикапын хувьд Луу тэдний төсөөлсөн шиг биш гэдгийг мэдэж авсан болохоор бодолд автан суусаар. Энэ үед Гобер Луунуудыг далавчийг нь таслах хэрэгтэй. Нисдэггүй Луу үхсэн Луутай л адил гэж зөвлөнө. Энэ үгийг сонсон Хикап зохион бүтээх чадвараа ашиглан шөнийн уур хилэнд сүүл хийж өгөх ажилдаа орж шөнийг өнгөрөөлөө. Хикап шөнийн уур хилэнд шүдгүй гэсэн нэр өгчээ. Маргааш нь тэр шүдгүйд сагс дүүрэн загас авчирч загсаа идж байх хооронд нь өөрийн зохиосон сүүлээ зүүн. Гэтэл шүдгүй сүүлэнд нь өөрчлөлт орсныг мэдэрч Хикапын хамтаар нисхэн тэр. Гэхдээ Хикапын зохион бүтээсэн сүүл нь агаар дээр хураагдсанаар шүдгүү дахиад л нисчиж чадахгүй унана. Энэ хооронд Лууны сургуулилт өдөр бүр өөр төрлийн луунуудын эсрэг үргэлжилсээр. Энэ удаад тэдэнд хоёр толгойтой Лууны толгой руу усад цацах сургалт орно. Хикап ус цацах гэж байгаад бүтлгүйтэх ба бүгд түүнийг аюулд орчихлоо гэж бодов. Гэтэл Хикап Лууг буцаад ор хэмээн тушаагаад могоо загас чулуудаж хаалгыг нь хаалаа. Учир нь Хикап шүдгүйд олон загас өгөхдөө могоо загсанд дургүй болохыг олж мэдсэн юм. Энэ үйлдэл нь хүн бүрийг гайхшруулна. Ингээд Хикап шүдгүүг унахаар шийдэж эмээлхийн хэд хэдэн удаагийн дуршилтаар алдаа оноогоо зассаар байлаа. Ингэхдээ тэрээр шүдгүүг ногоон зүлгэнд дуртайг анзаарч сургуулилтан дээр өөрлөөн дайрсан Лууг зүлэг ашиглан номхруулна. Сургалтын хүүхдүүд Хикапын Лууг гаргалж байгаа өвөрмөц аргуудыг нь гайхширсаар. Дараа нь тэрээр шүдгүү нуруугаа майжуулж байгаад эрүүг нь майчхад тайвшран унахыг анзаарна. Мөн л энэ мэдлэгээ ашиглаж сургуулилт дээрээ бас нэгэн Лууг энэ аргаараа аргалав. Энэ үед луунуудтай зоригтойгоор тэмцэлдэж байгаа Астрид гайхширсаар. Одоо хүүхдүүд Хикаптээр шавж Астридыг тоохоо болсноор түүний уурыг хүргэж эхлэнэ. Энэ мэтчлэн олон ч дуршилтуудыг хийж Хикап шүдгүү хоёрын нөхөрлөлч зузаарсаар байлаа. Харин Астридийн хувьд Хикапыг нэг зүйл нуугаад байгааг гадарлана. Удирдагч стоик хүмүүсийнхээ хамтаар нэлээд хохирол амссан сэтгэлээр унсан байдалтай эргэж ирэв. Гайхмаар нь досгоны иргэдэд тэднийг баярлан тосч авах ба Гобер стоикод Хикап досгонд од олж байгаа. Тэр бол аратнуудын эрлэг гэдгийг хэлнэ. Энэ хооронд Хикап шүдгүү хэдийнэ унаад сурчээ. Одоо тэд илүү төгс түвшинд хүрэхээр тэнгэрт ниснэ. Энэ үедээ тэд алдаа гаргаснаар Хикап очиж шүдгүү тэнцвэрээ алдлаа.
Эцэг мөчөд Хикап буцаад шүдгүүдээр сууснаар тэрээр ямар нэгэн заавар ашиглалгүй түүнийг унаж сурна. Тосгон нь луунуудыг хөнөх зорилготой. Гэтэл Хикапын хувьд тосгоных нь луунуудын талаар буруу бодолтой байсныг ойлголоо. Ингээд Хикап яах ёстойгоо бодон арга мухардан сууж байхад аав нь түүнтэй уулзахаар орж ирэв. Аав нь хүүгээ луунуудын ирлэг болсон гэж сонссон болохоор шууд утгаараа луунуудыг хөнөөдөг ирлэг гээд ойлгочихжээ. Аавынхын сэтгэл маш ихээр хөдөлсөн байсан тул Хикап хэлэх үг байсангүй. Бүрч хэцүү байдалд орлоо. Тэгэд аав нь түүнд талыг нь ээжийнхэн дуулгаар хийсэн дуулга бэлэглэнэ. Маргааш нь сургуульт дээр Астрид энэ удаад би ялна хэмээн дайрсан ч Хикап дахиад л лууг аргалсан байлаа. Улмаар тосгоны хамгийн өндөр настан Астридыг биш Хикапыг ялагчаар сонгов. Арга мухарцсан Хикап шүдгүүгийн хамтаар тосгоноосоо зугтаахаар ирэхэд Астрид түүнийг дагаад иржээ. Астрид түүнийг ийм сул дорой хүн ийм шилдэг байхад шалтгаан байж л таараа хэмээн үннийг мэдхээр шахамдуулна. Үүнийг харсан шүдгүү Хикапыг хамгаалан гарч ирснээр Астрид сандран дайрах гэхэд Хикап дундуур нь орж тэднийг тайвшруулцгааж хооронд нь танилцуулав. Астрид зогтаахад Хикап шүдгүү хоёр түүнийг шүүрэн авч модонд өлгөнө. Тэгээд Хикап шүдгүүг аюулгүй хэмээн тайлбарлаж тэд хамтдаа нислээ. Удалгүй Астрид өвлөн дунд нүдэ нээж гайхалтай мэдрэмжийг авав. Ингээд тэд тосгон дээгүүр нисч байхдаа луунуудын сүрэгтэй таарна. Луунууд агнсан зүйлсээ базан ниссээр асар том галт туулын дотор ирэн доошоо хаяхад Хикап аавынхаа хайгаад олоогүй лууны үүр энэ гэдгийг ойлгов. Тэгээд үргэлжлүүлэн ажиглахад асар том луу гарч ирэх нь тэр. Астрид харсан зүйлээ удирдагчид хэлнэ гэхэд Хикап түүнийг зогсоож тэд шүдгүүг алах болохоор бодох хэрэгтэй. Маргааш болтол хүлээчих хэмээн хүсгэд Астрид түүнийг үнсээд явна. Маргааш нь Хикап эцсийн буюу лууг хөнөөх шалгалтаа өгөхөөр боллоо. Аав нь сэтгэл догтлон үг хэлж өнөөдөр хүүн жинхэнэ викинг болно гэдгийг зарлана. Санаан зовсон Хикап Астридад өнөөдөр бүх зүйлд цэг тавина гээд талбай руу гарав. Энэ удаад аимшигтай гал дүрлзүүлсэн луу гарч ирэхэд Хикап хутга бамбай болон дуулга хайж би тэдний нэг биш гэж хэлэх нь тэр. Хүн бүр гайхахад Хикап гараа сунган та нарын энийг хар. Тэр бидний бодож байгаа шиг биш. Бид тэрнийг алах хэрэггүй гэж хэлнэ. Энэ үед аав нь уурлаж тулааныг зогсоо хэмээн хашааг зогсноор луу түрэмгий болж Хикап руу дайрахад шүдгүй мэдэрлээ. Луу Хикапыг хөөсөөр эцэст нь сарвуугаараа түүнийг дарахтай зэрэгцсэн. Шүдгүй ирж луутай тэмцэлтэн Хикапыг хамгаална. Шөнийн уур хилэнг харсан хүмүүс болон стойк түүн рүү дайрснаар шүдгүй аавыг нь даран авч тургих гэхэд Хикап хашгиран түүнийг болиулав. Хэдийгээр Хикап хэрэггүй гэж гуйсан ч викингчүүд шүдгүүг барьж аван хорилоо. Аав нь Хикапад уурлахад тэрээр аавдаа шүдгүүг гэм буруугүй гэдгийг хэлж луунуудын арал дээр луунууд л тэжихгүй бол тэднийг иддэг маш том луу шиг амтан байдаг гэдгийг тайлбарлав. Улмаар Хикапыг өөрийнх нь хайгаад байсан луугийн үүрэнд очсныг мэдсэн стойк Хикапыг викинг биш бас хүүманч биш гэж хэлээд явлаа. Ингээд тосгоныхон луунууд руу дайрахтаа бэлдэж шүдгүүг барьцаалан хөдлөнө. Астрид Хикапаас бусад викинг шүдгүүг ойгоос олсон бол шууд л хороох байсан. Харин чи яагаад хороогоогүй юм хэмээн асуув. Хикап өөрийгөө сул дорой арчаагүй 300 жилийн викингийн түүхэнд өөр шиг луу хөнөөж чаддаггүй викинг байгаагүй гэдгийг уурлан хэлэхэд Астрид гэхдээ луу гонсон анхны викинг шүү дээ гэв. Энэ үгийг сонсоод Хикап урам орж ямар нэгэн галзуу зүйл хийхээр шийдлээ. Энэ хооронд стойк лууны үүрлүү дөхсөөр. Сургуулийн багийн хүүхдүүд бүгд л Хикаптай нэгдэнэ гэдгээ илэрхийлнэ. Улмаар Хикап сургуулийн луунуудаа сулллаа. Харин стойк лууны үүрлөө дайралтаа эхлүүлж ханыг цөмөлөхөд бүхэл луунууд зогтав. Викингчүүд ялчглаа хэмээн бодож баярлаж байтал өнөөх асар том луу гарч ирэх нь тэр. Аврагалуу викингчүүдийг галаар тургиж стойк дайралт хийсэн ч төдийлөн нөлөөлсөнгүй. Энэ үед хүүхдүүд луунуудыг хөлөглөн аврагалуу руу дайрна. Бусад хүүхдүүд аврагалууг сатааруулж байх хооронд Хикап усан дунсан шүдгүүг суллах гэж байхдаа живхэд аав нь түүнийг уснаас гаргаж шүдгүүг суллав. Улмаар Хикап шүдгүүг унахад аав нь хүүгээсээ уучлалт гуйж түүгээр бахархаж байгаагаа илэрхийлнэ. Хүүхдүүд хамтран аврагалууг сатааруулсны эцэст Хикап шүдгүү хоёр дайралтаа эхлүүллээ. Ингэснээр аврагалуу тэдний араас хөөж ниснэ. Бүхэл викингчүүд тэдний тулааныг харж уухайлан дэмжинэ. Хикап шүдгүү хоёр бараан үйл рүү орж харагдах орчныг хязгаарлан аврагалуу руу үргэлжлүүлэн дайрсаар. Харамсалтай нь шүдгүүгийн сүүл нь шатаж эхэллээ.
Эцэст нь авраг луу амандаа хороо ялгаруулахад шүдгүү амжиж өөдөөс нь туригснаар авраг луу шатаж газарт унахдаа Хикапыг сүүлрээ зохиж ухаан алдуулан унана. Шүдгүү түүнийг аврахаар гал руу орох ба хэсэг хугацааны дараа аав нь шүдгүүг олоход хүүн байсангүй. Аав нь шаналж сэтгэлээр унахад шүдгүү далавчаа дэлгэснээр Хикапыг аварсан нь тодорхой болно. Улмаар Стоик шүдгүүд хүүгэн аварсанд талархав. Хикапас ирэхэд шүдгүү баярлан хөөрөх ба харин Хикапын хувьд нэг хөлөө алджээ. Тэднийг гэрээсээ гарахад викингчүүд луунуудтай эв найрамдал тогтоосон байв. Бүгд л Хикапад баяр хүргэж Астрид түүнийг үнсэн. Гобер түүнд бэлэг болгож шүдгүүд шин сүүл хийжээ. Эцэст нь бүгд луугаан унан нисснээр кино маань төгсдөг.